Сайн байцгаана уу? За, Солонгос хэлний зөв дуудах авиа зүйн хичээлдээ тавтаа морил. За, энэхүү хичээлээрээ 9 хичээл болгож та бүхэндээ авиа зүйн зөв дуудлага болон маш олон сонирхолтой тань мэдгүй чанартай зүйлүүдийг шингээхийг хичээлээ. За, ингээд мэдээж юуны өмнө энэ хичээлийг үзээд Солонгос орныг өөртөө нээж байгаа та бүхэнд баяр хүргэе. За, Сэжун хааны үед маш олон зүйлүүд шинээр бий болж маш олон зүйлүүдийг бүтээж ирсэн юм түүхтэй байдаг. Тэгэхээр энэ Сэжун хаан маань өөрөө шинжлэх ухаанд дуртай, шинжлэх ухааныг сонирхдог, маш одоо ийм шинэн зүйлийг одоо бүтээж нээж илрүүлэх дуртай юм хаан байжээ гэж тэмдэглэгдсэн байдаг. За, энэ бүтээлүүдийн нэг нь л хангил үсэг юм гэдээ ойлгочиход болно. Харин Сэжун хааны энэ хангил үсгийг бүтээх болсон зорилго гэхээр Сэжун хаан маань бидний одоо дээр үеийн үздэг байсан маш олон кинонууд байдаг шүү дээ. Тэгэхээр кинонууд дээр дандаа нэг юм ханзаар биччихсэн хааны зарлиг явж байдаг тийм ээ. Тэгэхээр энэ ханзаар бичсэн үгийг тэр чигээрээ тухайн үедээ бичиг үсэггүй хүмүүс нь дандаа нэг юм арт иргэд бичиг үсэгтэй хүмүүс нь харин эсэргээрээ язгууртангууд болж таардаг байсан тийм үү. Тэгэхээр яг энэ бичиг гэдэг зүйлээр хоёр тишээнэ хуваагдсан байгаа зүйлийг олж хараад энэ бол ерөөхдөө болохгүй зүйл юм яагаад вэ гэхлээр хүн болгон ижилхэн эргэтгэж байх хэрэгтэй байдаг юм гэдэг зүйлийг бас анхдагч гаргаж ирсэн юм хааны нэг болж таардаг. За тэгээд бичиг үсэгтэй хүн болгон болох хэрэгтэй. Манай арт иргэд бичиг үсэгтэй болохын тулд ямар ч тэнэг хүн байсан гэсэн, ямар ч мэдлэггүй хүн байсан гэсэн бичиг үсэг хамгийн амархнаар сурах одоо тийм одоо бичиг үсэг зохионо уу гэд эрдэмтдээ дуудаад ингээд бичиг үсэг зохиох их аянд морддог байгаа. Бүгдөө хамтдаа дахиад одоо энэ 3 зураас дээр бүтэж ирсэн хангил үсэгтэй танилцаад явцгаая. Мэдээж хангил үсэг маань өөрөө яг ийм шин төрлийн дээрээс нь ийм дөрвөлжин бичиг шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөлжин бичгийг яаж бичиж хөвшгөө ямар одоо системийн дагуу бичиж хөвшгөө гэдэг зүйлийг бүгдөө хамтдаа харцгаая. За түрүүн багшийнхан ярьжсэн Сэжун гэдэг хаан маань за одоо яг энэ дүрээрээ ингээд сууж байна. За тэгэхээр энэ хааны одоо тойроод байгаа зүйлүүд нь тухайн үед яг Сэжун хааны үед өөрийнх нь зохион бүтээж исэн одоо энэ одоо зүйлүүдийг нь бүгдөө ингээд тавьсан байна. За мэдээж энэ дунд нь хангил үсэг маань өөрөө явж байгаа. За тэгээ хангил үсэг өөрөө Солонгосын хангил үсэг маань дөрвөлжин бичиг гэж одоо явдаг. За ингээд дөрвөлжин бичиг үсэгтэй хитгэн орон байдаг тийм үү дэлхий дээр нийтдээ одоо 3 орон байна. Солонгосоос гадна Хятад, Япон гэсэн орнууд байна тийм ээ. За тэр дундаа хангил гэдэг энэ цагаан толгойг яаж одоо энэ дөрвөлжин дотроо бид нэр бичиж сурах вэ? Ямар схемийн дагуу ерөөхдөө явдаг вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл маань ерөөхдөө эхэлж байна. За одоо ингээд хэдүүлээ энэ яг үндсэн одоо хангил үсгийг сурахын тулд хамгийн ихний ээлжинд үндсэн 10 их шиг ойлгох нь хамгийн чухал зүйл байдаг. За ингээд өнөөдөр багштайгаа хамтдаа та хэд маань 10 үсгийг одоо харж байна. За яг одоо энд бичигдэж орж ирсэн 10 үсгийг ихшгийг хэдүүлээ одоо хамтдаа үзэж явна. За ингээд энэ 10 ихшгийг бүгдөрөнгийн босоо 5 ихшиг, хэвтэй 5 ихшиг гэдэг байдлаар ийм хоёр ангилалд одоо оруулж ойлгол илүү амархан цээжлэгдэх ийм тохиолдлоо гэсэн утгатай. За бидний хамгийн одоо бусад бүх ихшгүүдийг бид нэр бүгдөрөнгийн дуудаж чадна. Гэхдээ биднэрт одоо хамгийн шинэлэг байгаа зүйл нь ерөнхийдөө энд нэг юм шулуун зураас байна тийм ээ. За энэ шулуун зураасыг бид нар гэж ерөнхийдөө дууддаг. Нэг ёсондоо манай одоо монгол хэлэнд ийм авиа бол байхгүй. Гэхдээ хэдүүлээ бол энэ авиаг үсэг хоёрын голоор дуудах ийм тохиолдлыг хэлж байгаа гэсэн үг. За энэ ихшгийг хэдүүлээ хамтдаа дуудаад үзье. Энэ ихшгийг дуудахдаа юуг санаж бодох ёстой вэ гэхлээр яг ийм газар мод ингээд нөө хэвтэй байдалтай унчихсан байгаа хэдүүлээ төсөөлөөд амныхан одоо уруулынхан хоёр үзүүрийн хэсгийг газар руу доошоо чиглүүлнэ гэсэн бодолтойгоор амаа гээд одоо юу гэх шулуун зураас үсгэнэ. Гэж одоо дуудана гэсэн утгатай. За тэрний хажууд нь багш нь юу аваад ирсэн бэ гэхээр одоо англиар бид нартэй болж игэл одоо made гэдэг нөгөө хэлдэг aid гэж хэлж байгаа энэ авиа маань өөрөө бидний одоо энэ солонгос хэлний дуудах гэдэг энэ авиатай ойролцоо утгатай учраас багш нь одоо ийм 3 янзын англи үгнүүдийг авчираад бас энэний дуудлага бас гэдэг байдлаар хийгддэг шүү гэдгийг одоо сануулгаж багш нь авчирлаа. Арай илүү төхөө ойлгох болов гэсэн үгнээс.
За хэдүүлээ одоо их шигүүдээ үзээ явъя. Багш нь хамгийн амархан байдлаар цээжлэхэд эвтэйхэн байдлаар их шигүүдээ бүгдөөрнгийг аваад ирлээ. Нэг өсөндөө бидний одоо харж байгаа их шиг маань нэг шулуун зураас дээр нэг ийм шүд байгааг анзаарч байна. Нэг шулуун зураас дээр хоёр шүд байна. За ингээд ороод эхлэх юм бол бүгдөөрөө энэ нөгөө нэг манай монгол бичгтээ ямар төстэй юм бэ гэж анзаарч иж магадгүй. За тэгээд түүний хажууд яг зөв дуудлага зөв одоо бичлэлтийг бас гаргаад ирчихсэн байна. За эхний нэг шулуун нэг юм одоо босоо зураас дээр нэг цэг юм байхыг анзаарч байна тийм үү, шүд. За энэ маань өөрөө А гэдэг авиаг гаргана. За хоёр шүдтэй болоод эхлэх юм бол Я гэдэг авиаг гаргана. За ингээ Я гэдэг авиаг гаргах юм бол энэ маань өөрөө нөгөө нэг тухайн эгшгийг өөрөө чангаар дуудах ийм одоо зүйл гэж ойлгоход болно. Цаашдаа бид нар яг ийм хоёр шүдтэй болж эхлэх юм бол чангаар дуудах юм байна гэсэн ойлголттой байхад болно. За солонгос хэлний яг ийм одоо бичлэлтийг зөв бичихийн тулд бид нар дээрээс нь доошоо баруунаас нь зүүн тишээ одоо шулуун зураасуудыг одоо зурж юм одоо өсгөнүүдийг үүсгдэг байгаа. За тэгэхээр та бүхэн хажуу талынхаа хэсгийг хараад яаж зөв бичих үү гэдгээ анзаарж агаад бичвэл илүү та бүхэнд ойлгомжтой байх болно. За одоо хэдүүлээ Ё гэдэг эгшгүүдийг харж байна. За мэдээж түрүүний багш нь хэлдэг нэг шүдтэй байх юм бол хоёр шүдтэй болох юм бол арай илүү чангаар Ё гэдэг авиануудыг гаргана. За дараагийн эгшгийг бүгдөө хамтаа харцгаая. Ё гэдэг эгшгүүд байна. За мөн адил ялгаахгүй хоёр шүдтэй болох юм бол чангаар одоо дууддаг ийм одоо эгшгээ. За одоо Ю гэдэг эгшгүүд байна. За энэ маань мөн адил ялгаахгүй нэг шүдтэй бол хоёр шүдтэй болох юм бол Ю гэдэг авиануудыг гаргаж байна. За одоо хэдүүлээ хамгийн сүүлийн хоёр хосыг харцгаая. Босоо шулуун зураас маань И, хөвтэй шулуун зураас маань Ө гэж дуудагдана. За одоо энэ дэр багш нөгөө нэг үсгээ авчраагүй байна. За манай одоо монгол хэлэнд байдаг солонгос хэлийг зааж байгаа ихэнх номон дээр И гэдэг байдлаар ингэж тэмдэглэсэн байдаг юм байна лээ. Гэхдээ энэний дуудлага нь болохоор гэх ийм дуудлага хийн. Тийм учраас хэдүүлээ үсгийг санаж агаад яг үүний голоор дуудана гэсэн байдалтайгаар шинэ авиатайгаа танилцаарай. За хэдүүлээ одоо энэ шинээр бичсэн авиануудыг бүгдөө харсан юм чинь одоо бүгдөө энэ авиануудыг амьлуулъя. За солонгос хэлэндээ эгшиг амьлуулах ёс гэж байдаг. За энэ эгшиг амьлуулах ёс гэдэг зүйлийг бид нар яаж амьлуулах вэ гэхээр багш нь одоо яг одоо та бүхэн дээр хоёр гийгүлэгч авчирсан байна. Энэ хоёр гийгүлэгч нь хоёулаа монгол хэлний энэ нүсгүүд байгаа. За тэгээд бөөрөнхий нөгөөх нь өнцөг шиг энэ үсэг байгаа. За энийг монголчууд маань дөрвөлжин энэ гэж ерөөхдөө ярьдаг юм байна лээ. Гэхдээ хэдүүлээ энэ хоёр энэ үсэгний утга учирыг нь ойлгоход болно. За бөөрөнхий энэ үсэг маань дуудлага нь хэлний уугийн энэ буюу хойшооноо дуудагддаг. Гэдэг ийм хойтлоороо угаараа дуудагддаг энэ үсэг байгаа. За нөгөө нэг өнцөг шиг гэдэг байгаа буюу дөрвөлжин энэ үсэг маань хэлний үзүүр дээр дуудагддаг буюу арай зөөлөн дуудагддаг. Энэ гэж дуудагдана гэсэн үг. За ингээд энэ хоёр авиануудыг бүгдөө ойлгосон учраас одоо тэгвэл бөөрөнхий энэ гэдэг зүйлээр бид нар эгшиг амьлуулдаг юм байна гэд ойлгочиход болно. За ингээд бөөрөнхий энэ эгшгээр энэ гийгүлэгчээр хэдүүлээ эгшгээ амьлуулад үзцгээе. За ингээд бөөрөнхий энэ гийгүлэгчээр яагаад бид нар эгшиг амьлуулад байгаа вэ гэхлээр эхний ээлжинд бид нар дээр ерөөсөө нөгөө нэг энэ бөөрөнхий энэ гийгүлэгч маань өөрийн гэсэн авиагаа гаргаж ирч чаддаггүй зөвхөн дэвсгэр үсгэн дээр өөрийнхөө энэ гэсэн авиагаа гаргадаг гэд ингээ ойлгочих юм бол илүү ойлгомжтой. Тийм учраас бид нар эгшиг амьлуулах дээрээ энэ гийгүлэгчийг ашигладаг байгаа. За хэдүүлээ одоо эгшгээ амьлуулад үзцгээе. Гэдэг үсгэн дээр бөөрөнхий энэ маань урд нь ирсэн байгааг анзаарч байна тийм ээ. За одоо тэгвэл Я эгшгээ амьлуулъя. За одоо эгшгээ амьлуулъя. Бас ижлэхэн урд нь байна. Одоо Ё эгшгээ амьлуулъя. За ингээд муу адил урд нь байна. За ингээд бүгдөө дандаа урд нь байна тийм үү. За одоо харин эгшгээ амьлуулъя. Одоо эгшгийн дээр нь гараад ирсэн байна. Ё эгшиг
бас ижилхэн дээр нь, үү их шиг бас ижилхэн дээр нь, юу их шиг бас ижилхэн дээр нь. За одоо өө их шиг ижилхэн дээр нь, и их шиг маань хажуу талдаа буюу урдаа гарч ирсэн байгааг анзаарч байна. За ингээд бид нэр их шиг амьлуулж сурлаа. Харин одоо хэдүүлээ яаж цээжлэх вэ гэхлээр босоо их шигэн дээр их шиг маань яаж амьлах вэ гэхээр дандаа урд нь ирнэ хэлний үгийн маань. Харин хэвтэй их шигэн дээр дандаа дээр нь ирнэ гэдгийг бид нар ойлгоцсон байхад амархан цээжлэгддэг байгаа. За ингээд хэдүүлээ их шиг амьлаад эхэлсэн юм чинь их шиг болгон одоо ингээд амьлаж ирэх үедээ өөрийн гэсэн утга агуулж эхэлдэг. За ингээд өөрийн гэсэн утга агуулад эхэлдгийг бүгд хамтаа харцгаа. За тэгэхээс өмнө Солонгос дөрвөлжин бичиг болох те энэ одоо дөрвөлжин бичигнүүд маань өөрийн гэсэн системтэй гэдгийг бид өөрөө нэг дурдаад өнгөрсөн тийм ээ. За одоо тэр системийг хэдүүлээ хамтаа харцгаая. Одоо их шиг амьлаж эхлэхээрээ босоо их шигийн урд нь хэвтэй их шигийн дээр нь байсан. За ингээ хэвтэй их шигийн дээр нь байгаа хажуу талын зураглалыг хараад бид нар ойлгож байна. За тэгвэл энийг бид нар нэг дөрвөлжин одоо бичвэр буюу нэг юм дөрвөлжин нэг үе гэж ярьж байгаа. За энэ үе маань те хэвтэй их шиг босоо их шиг гэдэг байдлаараа нэг юм системийг бий болгож байгаа гэсэн үг. За ингээд ойлгочхоор илүү амархан явна. Та хэд маань ингээд ойлгож чинь тийм үү. За одоо яг энэ системийн дагуу хэдүүлээ хид хідэн их шигээр бүтсэн үгнүүдийг харцгаая. За ингээд О, И гэсэн хоёр их шигүүд амьлаад эхэлсэн байна. За ингээд амьлаж эхлэхээр өөрийн гэсэн утгатай болно. Нэг нь 5-ын тоог илэрхийлээд И гэдэг их шиг маань 2-ын тоог илэрхийлж байна. За харин энэ хоёр маань хоёулаа О, И гэдэг байдлаар үг бүтээсэн байна. За тэгвэл ууи гэдэг маань үргэс тэмэх байх нэ. За иймэрхүү байдлаар Солонгос хэл маань маш амархан энгийн байгааз. За ингээ хэдүүлээ хид хид үгнүүд харцгаая. За одоо болохоор ай гэсэн үг бүтсэн байна. За ай. За одоо яу гэсэн бас ижилхэн үг бүтсэн байна. За ай гэсэн үг маань хүүхэд гэсэн утгатай, яу гэсэн үг маань үнэг гэсэн утгатай ах нэ. За харин үү юу гэдэг бас нэг үг бүтэж одоо болохоор яа юу гэдэг бас нэг ижилхэн үг бүтсэн байна тийм үү. За эдгээр үгнүүд маань дахиад өөрийн гэсэн утга санааг илэрхийлнэ. Үю гэдэг маань сүү гэсэн утгатай бол яа юу гэдэг маань эсрэг багийн одоо үү гэдэг одоо нэг юм доош нь хийж байгаа нэг юм дуу аваа гэх юм уу. За энийг илэрхийлж байгаа. Гэдэг одоо эсэргүүцэж яах нь шүү дээ тийм ээ. За энэ. За ингээд одоо хэдүүлээ сая сурсан одоо үгнүүдээр яаж одоо үеийн систем маань бүтэж байгааг бүгд хамтаа харцгаая. За эхний ууи, ай, ую гэсэн багш төрөний үгнүүдийг аваад ирсэн байна. За ууи гэдэг маань хэвтэй их шиг босоо их шигээс бүтсэн нэг юм үг байна тийм үү. За гийгүүлэгч нь дээрээ тэгээд урдаа гэсэн байдлаар орж ирсэн байна. За яг үүний дарааллын дагуу ай гэдэг маань хоёр босоо их шиг байгаа учраас их шиг өөрөө бүтэхтэй амьлахдаа дандаа урдаа гүйвлэгчээ авчирч. За ую гэдэг үг маань мөн ижил одоо хоёр их шиг маань хоёлаа хэвтэй байна. За тэгвэл гүйвлэгч нь хоёулынх нь дээр нь гарч ийн гэсэн. За иймэрхүү байдлаар хэдүүлээ одоо үеийн системтэй боллоо 10 их шиг одоо сурлаа шүү дээ. За харин одоо багш хан гаргаж ирсэн байгаа энэ лекцийг харж агаад бүгдөө яг нөгөө нэг саяны гүйвлэгч нь хаана байрлах уу, их шиг нь хаана байрлах уу гэдгийг зураад нэг үзээрэй. За өнөөдрийн хичээл нь таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хичээлээрээ уулзцгаая. Түр баяртай.